Монгол улс бол энд ийм ажиглагчийн байр сууриас ханддаг нь бол зүй ёсны зүйл байна. Тэгэд ажиглагчийн байр сууриас олон улсын ийм байгууллагт ингээд ажиглагчийн байр сууриас оролцож байгаа орн болвол ээлжид хуралдаанд нэг орлогч сайдын төвшний нэг газрын даргын хэрэг хэрэглэх газрын даргын орлогчч байдаг юм уу? Нэг ийм хүмүүсээ явуулчаад за юу ярилцах нь уу, яах нь уу, ямар хуралдаан болох нь уу, ямар асуудал хэлцэх нь үү гэд ингээд ийм төвшөнд оролцчихвол болно л доо. Тэгэд энд ерөнхийд сайд нь өөрөө давхиж очиод тэгэл тэнд ингээд ангараатаад инээгээл яваад сонь юм яриа. Тэгснээ очиод тэнд одоо тэргүй шийдэгдсэн байгаа асуудлаар ийм сонин ялах хүчиг мэдгдэл хийгээл одоо ингээд Монгол орн далаад одоо гарт Монгол орныг ингээд далаад гарахгүй байгаа юм шиг юм ингээд яриа л те. Энэ бол ингээд арай дэндүү одоо туслахгүй мэдлэггүй те хэтэрхий гинэн болчир байгаагийн лидер л байгаа юм л. Зүгээр тэр нүүбийг юу ороод уулна харчмаар л байгаа юм л да. Тэр чинь тийм чухал биш. Гадаа бүхэл бүтэн гадаад харилцааны яам байна те. Өөрийнх нь дэргэд хэрэг ирэх газар байна. Тэнд нь өчнөө олон референтүүд зөвлөхүүл байж байна. Тэгээ нүүбүүд төлөөлөгч нь байж байна. Тэгээ тэр улсуудаасаа ингээд асуугаад тодруулаад. Тэгээ хамгийн гол алдаа нөгөө мордохын хазгаа гэдэг шиг асуудал юунаас эхэлж байгаа вэхээр зэрэг одоо гадаадд явах тийм их одоо сонирхолтой байд юм уу те. Хүрээд ирэхээр зэрэг л давхад очдог те. Тийшээгээ очих ямар шаардлага байгаа юм.